Сайн байцгаана уу? За ямар ч асуудал тооцохгүйгээр та нар маань өвдгөө хөдөлгөх хэрэгтэй байна. Эмчилгээ ялангуяа тэр эмчилгээ хийлгүүлснийхаа дараа тэр хагалгаанд орохоос өмнө хагалгааны дараа за ерөн дээр хавдартай ч бай тээ. За бүр маш их хавдартай, маш их өрсөл ихтэй үнэхээр хөдөлгөж болохгүй байгаа бол одоо яа гэх вэ? За ер нь бол тэгэл дисэж дэвчээл ерөн шүдэд зугаал хөдөлгөх хэрэгтэй. Тэгэхэл юм бол та нар сайжруулна. Хөдлөхгүй байх тусмаа энэ өвдөг чинь үе мөч чинь болон дордоод байна гэсэн. Тэгэхээр энэ үе мөчөнд бол хөдөлгөөн маш чухал байдаг юм аа. За тэгэхээр өнөөдөр би та нартаа ингээ яг орон дээрээ сайхан сууж агаад за эсвэл сандал дээр сайхан сууж агаад хийх маш амархан одоо хөдөлгөөнүүдийг одоо зааж өгөө. Тэгэхээр амархан гэж энэ биш заа юу. Хамгийн гол нь ямар ч өвдгөнд чинь ачаал өгөхгүй айцгүйгээр хийх байхгүй юу энэ дасгалыг. За энийг өдөрт одоо 2-оос 3 удаа болж бол ер нь өглөө ороо өдөр гэдэг ингээ 3 удаа хийж явах хэрэгтэй. Учир нь энэ хөдөлгөөн хийжээж энэ өвдөг чинь маш их сайжирна. Хөдөлгөөн маш чухлаа. За би ингээд дасгалаа хийж явахдаа ингээд яриа явчихъя. За тэгхгүй нөгөө яриад тайлбарлаж өгөөд дасгалаа хийхэр хүмүүс бас уурлаад байдаг. Ямар их ярьдсан бэ гэд. За ингээд сайхан суужгаад ингээд сайхан өргөшөө хошоо хөдөлгөнөө. За тэгэхээр хөдөлгөөний ач тус маш чухал, маш сайн ойлгох хэрэгтэй. Ихэнх хүмүүс маань өвдөг дараад байдаа, хөлний үзүүр одоо хөл гар хөрөөд байдаа. Энэ өвдөг чинь яагаад дараад байгаа юм бэ? Хөдлөхгүй байгаа учраас цусны эргэлт чинь байхгүй болчихсон учраас муу байгаа учраас энэ өвдөг чинь дараад сингэнээд байгаамаа. Тэгэхээр энэ хөдөлгөөн хийж өгснөөрөө нэгдүгээр та нар тэр цусныхаа эргэлтийг сайжруулнаа. За тэгээд эргэр чинь тэр өвдөг чинь даарах, тэр хөл гар чинь даарах чинь гайгүй болноо, зүгээр болноо гэсэн үг. Нэгдүгээр. За хоёрдугаар гэх юм бол ингэж хөдлөж явах юм бол энэ үеийн дотор байдаг тэр үеийн шингэн чинь хөдөлгөөнөөр итвэгчиж хөдөлгөөнөөр одоо нэгсэндээ тэр хөдөлгөөн хийснээрээ тэр одоо үеийн чинь шингэн одоо илүү их одоо ялгарч өгдөг гэсэн үг. Ингэснээр үеийн чинь шингэн сайхан нэмэгдэж өгнө гэсэн үг. За бас нэг чухал юм нь үеийн шингэн одоо их байхаасаа гадна үеийн шингэний чанар гэдэг нэг юм байж байгаа. Тэгэхээр үеийн шингэн маань ингээд өөрөө үйлдвэрлээ, шинийг үйлдвэрлээд буцаа тэр хуучин шингэнээ одоо биенээсээ гадагшлуулдаг ийм юутай. Тэгэхээр тэр үеийн шингэний чанар гэдэг чухлаа. Тэр та нар маань хөдлөхгүй байгаа болохоор тэр үеийн шингэн маань одоо нэгсэндөө шинээр шингэн бий болох болохоор маш чанаргүй нэгсэндээ хуучин тэгээ нөгөөх нь өрөвсөл ихтэй ийм шингэнтэй болцоод байгаа. За тэгээ нөгөө өрөвсөлтэй тэр муу шингэний заавал авахааснаас соруулж авахааснаас аргагүйгээд ингээд та нар хөдлөхгүй байснаасаа болоод маш олон асуудлуудыг бий болгоод байгаамаа. За дээрэс нь бас энэ хөдлөгжээж энэ сунгалт хийжээж эдгээр энэ шүрмэс гэж байж байгаа. Энэ шүрмэс чинь бас уян хатан байх хэрэгтэй. Тэр шүрмэс чинь дотроо маш одоо шингэнтэй байгаа. Одоо шүрмэсний гадна талаар нимгэн бүрхүүл байдаг шүү дээ. Тэр нэгсэндээ тэр шингэн чинь мөнлөөс хөдөлгөөнөөр бас итвэгчж байгаа. Тэр энэ хөдөлгөөн гэдэг их чухал байж байгаа. За тэгэхээр ингэж суужгаад нэгдүгээрт ингэж хөдлөнөө. За хоёрдугаарт за би та нар урагшаа хараад нөгөө хөдөлгөөнөө харуулахын тулд энэ хажуу тийшээ харж байгаа суужгаад хийсэн ч болно. За яг энэ өвдөгнийхөө үеийн дээр ингээд сайхан дарчих. Тэгээ яг зөвхөн яг өвдөгнийхөө үеийг баруун зүүн тийшээ ингээд нэгсэндээ хөлөө баруун зүүн тийшээ хөдөлгөнө. Энэ гуяа хөдлөхгүй шүү. Зөвхөн яг энэ өвдөгнийхөө үеэр. Тийм учраас ингээд өвдгөндийнхөө энэ үеийн дээр ингээд дарчих юм бол илүү амар. За ингээд хөлөө баруун зүүн тийшээ. За ингээд сайхан хөдөлгөөд байна. За ингээд эдрийгээ бүгдийн сайхан 1 минут л хийчих штэ. Ядаад ах юм байхгүй маш амархан. Орон дээрээ сууж байгаа л хийчих та нар маань. За би их хурдан хийж гэн та нар маань бас айл болох сайхан удаан сайхан тайван хийгээрэй. За 3 дахь дасгал нь болохоор за хөлөө сайхан ингээд жийчих. За жийж байгаа өсгийн үлдмийгээ хөдөлгөнөө. За өсгийгөө сайхан өөр лугаа татгаар чи энэ артлын чи энэ холбоос энэ шүрмснүүд чинь сайхан сунгалт мэдрэгдэнэ. Энэ шүрмэс энэ холбоос эдийг сайхан та нар маань сунгаж ингэж сайхан хөдөлгөж уян хатан байх хэрэгтэй. Тэгээгүйс болоод энэ артад тал дээр бүгд ингээ овоороод бүгд ийм майтгаар хөлтэй тэгээд тэр нь нөгөө энэ дээр нэг овгор тавгор үүсчихсэн нардаа ингээд ийм баахан асуудлыг та нараас хөдөлгөөнгүйгээсээ болгоод үүсгэж байгаа байхгүй юу? Тэгээ удамд ордуулаад байгаа гэсэн. За ингээ сайхан ингээ хөдөлгөө барина. За урагшаага хөдөлгөнө. За ингээ урагшаага хөлөө ингээ жиглэр чинь энэ уртлын нөө уйны уртлын булчин буюу 4 толгойд булчин. За эн чинь сайхан чангарч өгдөг. За энийг сайхан идэвхтэй байлгаж, энийг чанга хүчтэй байлгаснараа энэ
өвдөг яг тогтвортой байх энэ өвдөгний энэ асуудалт чинь маш чухлаа. Энэ их хүчтэй булчин. Энийг сайхан хүчтэй болгох хэрэгтэй. Ингээ урагшаадлахад төгөрч эн чинь сайхан итгэвчж байгаа. Ингээ сайхан итгэвчүүлээд өгнө. За ингээ сайхан артлаа сайхан сунгаад за ингээ хөдлөхөр чинь за мөн энэ доодод талын энэ шилбэний арын ихэр булчин гэдэг л тийм үү. За энэ маань бас ингээ сайхан итгэвчж байгаа. Харж байна. Ингээ хөдөлгөөд. За тэгэхээр энэ булчин итгэвтэй байснараа энэ цусны эргэлт маш сайжирдаг. Маш сайн болж өгдөг. За ингэснээр л ястай энэ нөгөө өвдөг юуны чинь халуун шатаал маш сайхан болно. Тэгээ ингээд цусны эргэлт их сайн байснараа хамгийн гол нь тэр нөхөн сэргээлт гэдэг юмд чинь маш чухал үүрэг гүйцэтгэдэг байхгүй. Тэр зөөлөн гэд мөгөөрсөн гэдэг тэр чинь нөхөн сэргээгдэнэ гэдэг чинь нөхөн сэргээгдэнэ гэдэг чинь нэгсэндээ хэрэгтэй аминдээ мэрдэж буйц тэр мөгөөр тэр зөөлөн эдэг тэр сэргээгдэх тэр хэрэгтэй байж штэ. Тэгээ тэд нар чинь биеэр яаж дамжигддаг юм бэ? Цусаар дамжигдана. Тэгэхээр цус сайн иржээж энд өвдгөнд чинь цус иржээж энэ хүлэнд чинь өсгийнд чинь өлмөнд чинь цус иржээж тэр хэрэгтэй хоол тэр шимт хичээлийнхаа юмнуудыг аваад эргээд тэд нар чинь нөхөн төлчих гээд штэ. Тэгэхээр хөдлөхгүй болохоор нөгөө цусны эргэл чинь муудсанаас болоод тэр нөхөн сэргээлт чинь муудаад байна. Цус чинь мүүчд очихгүй. Тэгээ нөгөө хөл өвдгөө дааруулаад байгаа юм. За тэгэхээр энийг идэвхжүүлж өгөх юм бол тэр энэ маань ингээд нэгсэндээ тэр цусны эргэл чинь сайжирна. Тийм ч учраас энэ хөлийн энэ артлын энэ ихэр булчингийн чинь хоёр дахь зүрх гэж хэлээд байгаа шүү дээ. Нэг усандаа энэ маань ноцоосны үүрэг гүйцэтгэдэг байгаа гэсэн. Цусыг дээш нь болгож өгдөг. За ингээ энийгээ хийснийхаа дараа за артаа талдаа ийм нэг альчуур ч юм уу нэг ийм юм нуглаад энэ өдгөнийхөө ард гинэ. За нэг жоохон хөдлөхгүй бол бас сайн харагдаж өгөх. За ингээд ардаа хийгээд за тэгээ сайхан хөлөө доор нэг шилбээсэн барьчаад өөр лугаа сайхан татаад ингээд шин. За ингээд татаад суугаар чи яг энэ өдгөний чинь доотлын энэ холбоос шидгэж байгаа. Энэ өвдөгний чинь нүдний яг доор дээр хоёр холбоосууд байж байгаа. Нөгөө булчинтай ч холбогдуулж байгаа шүү дээ. Эдгэр чинь ингээд доошо. Тэр холбоосыг сайхан сонголт хийгээд сайхан суулж ингэж өгөх хэрэгтэй бас. Энэ холбоосууд чинь маш их ачаал аваад байгаа байхгүй юу? Энэ өвдгийн үеийг чинь хөдлөх гэж тэр холбоосууд чинь ерөөсөө маш их ажиллаж байгаа шүү дээ. Тэр холбоосууд чинь маш их чангарчсан байж байгаа. Тэгэхээр тэр холбоосуудыг сайхан суулж өгөх хэрэгтэй. Тэр булчингуудыг хөдлөхийн тулд тэр энэ үе мөчийн ясыг чи хөдлөхийн тулд тэр булчингууд тэр холбоосууд чи их ажиллаж байгаа. За ингээд тэгэхээр энэ өвдөгний доотлих нь холбоос сайхан яа. За энийхээ дараа за өвдөгнийхөө энэ дээдэд талыг яг энэ одоо бас дөнгөж өвдөгнийхөө яг энэ дээдэд тал энэ хэс. За энд бол яг нөгөө холбоос бас энэ том булчинтай чинь холбож байгаа өвдөгний өвтэй холбож байгаа бас холбоос байж байгаа яг энд. Тэр энийгээ бас хүн сайхан суллана. Ингээ сайхан дараад өгөх. Сайхан одоо нөгөө өстой жинхэнэ тоснуудаа төрөх штэ сайхан өрөвслийн эсрэг үйлчилгээтэй өвчин намдаад сайхан тоснуудаа төрөх. За миний хувьд бол нөгөө халгаан тосоо өөрөө халгаагаар хийчдэг. Тэгээ тэрийг дүрхдэг. За ингээ сайхан дарлаад энэ булчин биш энэ холбоос энэ яг энэ дээр өвдөгний чин дээдэлтэй тэр холбоосуудаа сайхан суллаад. Заавал бариач одоо тэр засал дээр очиод бариулаад ингээд илүүлээ таалуулаад авах шаардлага байхгүй. Өөртөө юм уу хүүхдүүдээ эдэр гуугаад эдрийг ингээд сайхан суллаад энэ ингээд орчингийн ингээд эдрийг ингээд тэгэхээр чи эн чинь энэ авий чи ингээд цусны шин тэр цусны эргэлт эдэр чинь бүгд сайхан сайжирна ингээд хоёр талдаа ингээд гараа үрж байгаа тийм өдгөнийхөө хоёр талд эдэр ингээд сайхан үрээдэг. Тэгэхээр чин тэр цусны эргэлт эдэр чинь сайжирна. Ингээд сайхан гараа атгachж байгаа болохгүй л ингээд л дээ. Тэгэхээр чи эндээс бүр энэ доошоо хүртлийн нарийн энэ гадна талаар бол нарийн тууцсан тийм юу явж байгаа шүү дээ бүр. Тэр эдэр чинь ингээд чангарчихсан эдэр байж байгаа. Эдрийнхаа ингээд сайхан суллаад ингээд сайхан ингээд төхөр чинь энэ өдөг чинь сайхан сайжирна. За тэгээ та нар маань ингээд өөхгүй ингээд тасгалаа өдөрт 2-3 удаа хийгээд байгаарай. Тэгэх юм бол хамаагүй дээрдэн шүү.